талтай бүр айгүй гоё Өөлөгдөө. Хоолыг нэлээд бас уйлаад. ямар гоё хатсан бэ гэж ойлоо. Үнэхээр дасархаа байна тий. Тий, үнэхээр гоёсэн. Тэгээд хоолнд бол айгүй хямдхан. Ер нь аль 5,000 төгрөгттэй алга өстой гоё хоол идчихсэн. Тийм, тэгээд хоол малн дээр л өстой санаа зовхон байхгүйсэн. За, жоохон бохирдуу санагдсан. Ер нь аль тийм. За тэр заавал үзэх ёстой юмнууд гэдэг нь ямар юм бэ? За, очиж үзэх нөгөө одоо газрууд нэдэн штэ тий. Сүм хийд одоо тэр болгоны тэр ханаа тогтоо 2 хоногтой бол үзэж дуусгацээ. Тэгээд бас нөгөө нэг ханаа тавчхан болол нэг гоё юм нь пивэнд очиж ууж үзэх хэрэгтэй мэлээ. Тийм тэгээд нөгөө ханаа өөрх нь одоо хэд тийм задгаа пив байдаг. Тэгээд тийм талаар аягүй сонирхолтой. Тэр пивэнд бол биш нөгөө нэг ингээ нэг суудлал ингээ нэг хүмүүс годамжин зүгээр ингээл суугаал ширээнд ингээл суугаал ингээл тэр ингээ бужигнсан тэр годамжинд ингээл суугаал пив хуугаал тэгээд тэр ингээ хүмүүсээ заавал очиж үзэрэй гэдэг юм лээ. Тэгээд очиж өөрсдөө пив биш үү? Өөрсдөө пив тийм. Тэгэл өөрсдөө тэр пивэн гэсэн гоё гэж хэлжсэн. Тэгээд бид хоёр очиж үзсэн. Тэгээд за тийм маргаашнаас нь Халон Бэй гэдэг одоо айгүй тийм гоё газар очиж үзсэн маа. Тэгээд тэр аль бүрнэхээр тэр бас л байсан. Гоё юм биш үү? Намайг ин чи бүр айгүй гоё юм байна. Тийм байна. Ингээл өөр ирэхгүй уйлна гэдэг чинь гоё аахгүй. Тийм. Гоё уйлал таалагдахгүй л уйлал тэрээс тэгэл асуудлаа шийдчих. Тэгээд ямар нэртэй газар нэ? Халон Бэй гэдэг одоо ер нь л тийм одоо айгүй өндөр ихсэн хатнууд донд ингээд далаа донд тийм ингээд хатнуудын айгүй их байд юм билээ. Бараг кино шиг юм. Зураг шиг юм. Ер нь л одоо Леонардо Ди Каприогийн тэнд нөө бич гэх кино гэдэг баха зэрэг тэнд хийсэн баха. Таиланд ч илүү. Ер нь л тэр яг тэр төсөл бүр үнэхээр очиод бүр айгүй гоё байсан. Тэгээд нарийнхан завин дээр суучаал. Тийм нарийнхан завин дээр нөгөө бид нар болохоор юм юу авсан л круиз аялал. Тэр болохоор 2 өдөр 1 шөнийн аялал лээ. Тэгээд тэнд ингээд өглөө тэндээ тэр одоо далаа дээр ингээ хоноод тэгээ маргааш өглөө нь ингээ тэндээс ирээд хөтөлбөрийн үйл явдалтанд оролцдог. За тэгээ одоо хөтөлбөр нь болоороо юу ордог гэхээр тэр каякинг гэдэг ингээ завин дээр ингээ явах ч юм уу тий. Тэр агуу дотор очих ингээ. Тэгээ ер нь аль тэр нь нийлээд нэг хүний $90 болсон. Тэгээ энэ нь аль зөв Вьетнамд ирсэн хамгийн үнэтэй юм байсан би тий. Яа тэгээд тэгсэн мэт л ерөөсөө тэнд аль ерөөсөө харамсахааргүй үнэхээр гоё хөтөлбөрөнч гоё хоол ундын цаанаасаа тэгээд юун дээр тэр далаа дээр сэрнэ гэдэг бас аягүй гоё мэдрэмсэн. Тэр аль сэрт далаа дээр. Тэгээд уйлаад гэж. Тийм нэр үнэхээр гоё тийм. Өөр тэрүүгээр сайн хаяа байна хөө. Манайхан сайн битээ манай Вьетнамд. Виз яад юм тийм. Виз юм шүү дээ. Визтэй. Визтэй тий. Виз одоо юу яа? Энэчнээс авчирна. Тэгээ 3 хоногийн дотор гарчдаг юм бэлээ виз. Тэгээ 55,000 төгрөг гээл. Тэгэл бас нэг амар тэгэж юу яагаад юу бүрдүүлсэн газрын тодорхойл нийгмийн даатгал энэ төр гээл. Ерөөсөө тийм юм хэрэггүй бүрдүүлэх Гадаад юм паспорт өгөл болов. Гадаад паспорт тэгээ нэг зураг за яг залгаад утсан юм бол яг ингээ юу хэрэгтэй нь хэлцдэг юм лээ. За тэгээ тий нэг чухал юм нь болохоор визэнд авахад нөгөө очиод байх нөгөө буудлах аягийг л өгдөм байлээ. Тэгээд тэгэхээр нөгөө буудлаа захиалсан байх хэрэгтэй л гэсэн. Тэгээ визэнд тэгээ гарчдаг. Тэгэл энэчнээсээ виза гаргуулсан. Нэр хүмүүс болохоор бас тэнд очиод нөгөө визэд дараалцдаг. Дээрээс тэгээ яг хөө би бол хил дээрээс дараалдаг гэл янз бүрийн бодоод явснаас тэгээд эндээсээ тийм сэтгэл амар явжсэн хамаагүй дөр өөрөө би яг сая нэг аялал дээр сая нөө гүрж рүү явна гэж бодож сайн аялал дээр бас нэг очиод виза авна гэж бодчихсон чинь тэгдгүн байлээ тийм. Тэгээ яг нэг бас л өөлөө. Тэгээд хил дээрээс ингээд шүн ингээ амар юм нөө Кавказын нуруу байгаа штэ ингээ шүн ингээ амар сүрлэгдэж харагдчих штэ тэр чинь ингээ сар тусцсан. Тэгээ нөө хил дээрээс уучлаарай та одоо энэ юу машинаасаа буугаад одоо буцаад Орсын хил рүү алах нь уу гэд хийж байгаа байхгүй. Тэгээ яг тэр үе чинь жинхнээс ойлж байгаа. Йоо тэр чинь аль зүгээр нөгөө нэг тийм мэдрэмж шиг бүр нэг уур үрсэн. Өөртөө уур үрсэн ямар хариуцлагагүй юм содолтгүй хөхтэй гэж бодсон. Намаа. Чи нэрээ гэж болоогүй байна даа чи. Тийм нөгөө сая
Тэгээ Владикавказ гэдэг одоо нөгөө Оросын хотоос гүрж рүү бас хэм зардлаар тэгж авд юм лээ. Би одоо дараа зөв ингээд визээ толгон дээрээ тавьж байгаа. Тэгээд ингээ очиж гэж бодож байгаа. Тэгээ тэр маршрут тий. Одоо яах юм гээл. Тийм тэрнээс ч тэр нөгөө Владикавказ гэдэг айгуу тийм одоо нөгөө Оросын хотоодоос жоохон хөгжлөөрөө жоохон тийм жоохон гож. Ер нь Хөлөөр жоохон гожтой тэгээд тийм байгаа гэж. буцаагаад ингээд уйлцсан ингээд алхаж байгаа байхгүй юу Оросын хэл рүү. Тэгээд тэр хот руу л очиж штэ Владикавказ. Тэр үе зураг дараагүй. Эйгүү. Ой харин Тийм өнгө төрхтэй газар тэгээд нөнөө уйлцсан. Орж чадаагүй нэг тийм зураг те. Наа гоё юм биш нэг тийм зураг авахлаа гэж. Би яг тийж хацсан л тэгсэн чинь үгүй тийм нэг зураг авахлаа. Тэр чинь нэг сэтгэлээрээ унцсан баг чи. Наа зураг дараад гэж хайсан тийм. Яа тэний дараа нь үзэхэд яа нэр эдэн гэж хэлээ гэдэг. Би тэгээд харин найзаа хамт явжсэн чи дараа зураг дардаггүй нэрээ. Тэр л мураатай. Би ямар юм чи зураг дараад өгдөө чи штэ одоо. За тийм ойлго зураг дараад юм. Яс ажилгүй юм бэ гэж. Тэгээд За Вьетнам руу орё. Тэгээд за 7 хоног ингээд круиз аялал захиалсан юм байна. Тэгээ өөрөөсөө бол нэг 2 хоногт нь сүм хийдмийд үзэх хэрэгтэй юм гэсэн. Тэгээ гудамжны хоол ундмун за ингээд тасархаал юм байна тий. Ингээд хамгийн нь яг юу вэ? За би Вьетнамд очиж үзснээрээ одоо үнэхээр л яг за энэ бол гэдэг нэг тийм одоо сэтгэл төрүүлсэн ч юм уу. за тэр Хааланбэг газар бол үнэхээр тэр сэтгэлийг төрүүлсэн. За тэрнээс гадна бас нэг хүмүүсийн одоо зан харилцаа айгүй гоё байсан л та. Тэгээд юу нь гоёсэн бэхэр ингээд бид хоёр явж байгаад ингээд шавхаан дээр хөлөө ингээд бүр амар гүнзгий шавхаар руу хөлөө оруулсан. Тэгээ ингээд яана гэл хараад л ээжсэн чинь нэг Вьетнам ихч ирээд хөлийг маань нөгөө угаагаад төгсөн. Тэгээ би яг тэр үед ингээд надад би ингээд дотроос ингээд бодож байгаа шүү дээ. Энд чинь за мөнгө нь их юм байна лаа. Нийтрийг л бас муу бод хүн чинь энэ одоо яах гэж аялагч тэгээд ингээд нөгөө юмар ингээд угааж хурж үнд айгуу сонин гайхаж байгаа юм чинь тэгээд угаалгач бас айгуу сонин эвгүү тэгээд ингээд гайхаад гисэн чинь зүгээр ингээд тэгээд энийгээ за та сайхан аялаараа гэж явсан. Тэгээд би тэр үед ингээд яг тэр ингээд мэдрэмж бүр тэр хүн би өөрөөсөө амар ичж байгаа юм чинь тэгж ботсон да. Тийм шүү дээ. Яа би ямар тэгж бодсон чамаас ичж байгаа. Би өмнөөс ичээс удаж тэгж бодсон юм чамаас ичээс. Тэгээд би тэр үед ингээд бодчихсан л та. Тэр одоо аялал жуулчлалын хамгийн чухал зүйл бол бас ингээд иргэдэн тийм яаж тэр зүйлд хандж байна. За тэнгууд одоо бас монголчуудын бас бодох юм байгаа байхгүй юу. Тийм яа тэр би ингээд Оросд сурдаг байхдаа ингээд дандаа алтан булгаар дайрж нөгөө эзэж би чи сая л саяныхаа аяллаар нэг Чингис хаан онгоцны бодол дээр очиж үзлээ шүү дээ. Юу ийм газар ийм юм ингээд. Тэрнээс дандаа энэ хоёр тийш богоноор гараад. Алтан булгын замиуд хоёр чинь сайн бүр ингээд нөхөлцөн байгаа юм шиг. Тэгээ алтан булгаар ингээд наашаа ингээд иржсэн чинь нэг гадаад хүн надтай хамт нэг юм бас ингээд л үргэлжтэй аялал хийдэг Израиль хүн тааржсэн. Тэгээд бид хоёр хамт наашаа ирээд тэгжсэн чинь одоо таксины жолооч нар байгаа шүү дээ ингээд хот руу явдаг. Тэгээд тэд нэр болохоор хилдэг үнээсээ бараг 5 дахин үнэтэй үн хэлсэн байхгүй. Тэгээ би ингээ уурлаа та ийм үн байдаггүй шүү дээ та яаж байгаа гэсэн чинь чи одоо тийм чи ингээ гадаадыг өмөрдөг юм ингээл намайг буруутгах байхгүй. Тэгээ би яг тэр үед тэгэл заа гэж өнгөрчсэн. Тэгэл тэр нь бас хүнд мөнгө хэрэгтэй илүү дээ. Тэгээд за тэгэл гэхдээ тэр хүн бол мөнгө аваагүй л дээ. Тэр нь би хажууд нь ингээ та яг энэ мөнгийг л аваарай гэдэг. Гэхдээ тэгээд яг тэр үед ингээ бас монголчууд ийм байд юм биш үү гэж бодоо. Тэгээд тэгмээ шууд нөгөө ингээ Вьетнамд явж байгаа яг тэр дүр зураг ингээ санаанд орж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд тэр хүнд бол заавал тийм хүний хөл угаах тийм шаардлага байхгүй. Тэгэхээр тэр хүнд за би энд ингээд сэтгэл энэ хүн төрүүлчих юм бол би ингээд цаашаа ингээд хоёр хүнд ингээд тэр сэтгэлээ ярьж дээ тий. За цаашаа тэр та хоёр дахиад ингээд явна. Тэгэхээр ингээд Вьетнамд очихоор хүмүүс нь ийм сайхан байдаг шүү гэдэг тийм ингээд мэдрэмж ингээд хүмүүс төрүүлээд энэ хүмүүс нь тийм аюултай биш гэдэг ч юм уу тий. Тийм юм тэр хүн тэр зүгээр л нэг явж байгаа хүнд тэр чухал байгаа байхгүй тийм амьдарч байгаа тий. Нийт зөвлөлтөд бүгдээрээ нэг эрг сэтгэл үлдээ. Тэгээд одоо би ингээд бодонгууд монголчуудын яг хийх ёстой юм тэр байгаа байхгүй ингээд эрэг сэтгэл яаж иж байгаа л үлдээх юм бол
юм муухай зүйл тохиолдсон гэсэн нэрээд бас тийм хүмүүс байдаг шүү ч гэдэг юм уу. Тийм юм мэдрэмж төрүүлэхээр. Аялал жуулчлал гэдгийг өөртөө аялах гэдгээр ихэнх нь ойлгоод байгаа. Би аялах гэдгээр. Тэ одоо тэр бид нар лөө ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар тэр хүмүүс бид нар дээр ирэхэд чинь бид нар бол аялагчд биш шүү дээ. Гэхдээ тэднэрт үлдээх сэтгэл, тэднэрт үзүүлэх үйлчилгээ, тэднэрт хандах хандлага, тэднийг тав тухтай байх гэсэн тэр бүх зүйл маань эргээд биднийг аялахад тийм ээ хэрэгтэй байхгүй юм чинь түүнээс тэр чинь ингээл хамаагүй тэр хүндээ би ямар ахид таарах юм биш гэж биш байхгүй тэр чинь тэнд бидэрт яаж хандна тэд нар бидэд тэгж хандна ингээл нэг ийм л нэг цикл байгаад байгаа юм л та тэнд бол тийм эргэсэн юм ялангуяа энэ аялал жуулчлалын салбар чинь зүгээр дан орлого оруулдаг салбар шүү дээ тий. Энийг ингээ хөгжүүлэх юм бол ер нь ингээ миний бодлоор бол одоо ингээд айгүй хүмүүс одоо Европчууд Таиланд руу бүр жилд хэдэн удаа явдаг. Яагаад тийш явдаг? Хүмүүс нь айгүй сайхан сэтгэлтэй байгалан сайхан тий. Тийм учраас явдаг. За тэгэнгүүт одоо Таиланд руу 10-20 явсан хүн чинь одоо өөр юм бас мэдрэхийг хүссэн шүү дээ тий. Одоо л ер нь тийшээ нэг явдаг маршрут нь дас илүү одоо бас юм сонин содон юм руу явахыг боддог болсон. Сүүлийн үед тэнгууд одоо Монгол жишээл хамгийн бас тохиромжтой зүйл нөхгүй. Яагаад тэгэхээр нүүдэлж арт өмнө тий. Тийм. Манай хол онцлог маш их байна. Тэрийг одоо ингээд хөгжүүлэхийн тулд ингээд тэр бидний одоо зүгээр л за тэр аялал жуулчны салбарт мундаг одоо тий салбарын хүмүүс нь хийх юм бас зөвхөн тэднэрийг биш байгаа байхгүй биднэрийг байгаа яах хэрэг энд ирж байгаа жуулчдыг бид нэр яаж сайхан сэтгэл төрүүлэхүү тэр нь ингээ эргүүлээд олон хүмүүсийг татах тэр хүмүүс цаашаа зөндөө олон хүргэн тий тийм байд юм байна. За тэр Вьетнам их хэрвээ биднийг үзэж байгаа бол яг үзэж баярлаа гэж маш их баярлаа гэдэг бид одоо хэлэх хэлье. Тэг хүн ер нь тэгээд миний бодлоор ингээд эд хөрөнгө ингээд янз бүрийн юм цуглуулад зарим тэрээс бодохгүй шүү дээ. Би тийм юм авч илаа. Тийм утаас 18 тада барьж илаа. Тэгэхгүй 18 тада би өөрөөсөө аялал хийгээд Вьетнам явлаа гэл тийм юм үлдээ шүү дээ. Тэгээ би боддیں۔ Хүн ер нь одоо хийж үзье гэж бодсон юм бүгдийг л хийж үзэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо 60 настайдаа би хийж үздэг байж гэж бүр ингээд тийм бодол төрүүлэхгүй тулд тий өөртөө зүгээр тэр нь бүр ингээд бүтлгүүтэй янз бүрийн юм болцсон ч гэсэн тий зүгээр л би нэрээ хийгээд үзсэн тэгээ бүтээгүй ч гэдэг юм уу тий бүтээгүй болол бүтсэн болол бүр сайхан хэрэг үстэй тий чи яг энэ бодлыг чи яг хаанаас авсан би юу тэгээ одоо чи ингээд түн 40 нас 50 нас хүрчээд би ингээд эдэлж хэрглэж явлаа гэж ярихгүй шүү дээ би явж үзлээ тэнд очиж үзлээ тийм хүнтэй нөхөрлөж танилцж үзлээ гэж ярина гэж ингээд бодоод тэгээ чи одоо ч юм бол 22 хол настай шүү дээ 44 биш шүү дээ тэгэхээр чи яг чиний ингээд энэс өмнө чи аялаад эхэлсэн байгаа яг энэ бодлыг чи харин хаанаас юунаас сэтэл олж авав яагаад ингэж бодох болов би ингээд л одоо оюутан байсан одоо оюутан бакалаврын оюутнууд төгссөн шүү дээ тий. Тэгээ бакалаврын оюутан байхдаа одоо ингээ бодонгууд яг би юу бодож байна яг 4 жил ангаа сурж байхдаа тий. Би эхний 2 жил бол айгүй их сайн хичээл хийдэгсэн л та би бүр ингээл баг хүнтэй харьцдаггүй. Тэгэл ингээл хичээлээ гээл суудаг байсан. Тэгээд дараа нь ингээд 2 жилийн дараа ирсэн чинь ингээд ярих ч юм байхгүй найз нь хөтөгчгүй ч юм уу тий нэг тийм ер нь ингээд аюу сонирн биш үү л гэж батсан. Тэгээд яг тэгсэн тэгэл 3 дахь курсээсээ эхлээл за ер нь аялж ер нь хичээлээ болий. Тэрийг зүгээр хайчих. Нэби тэгээ. За сах зүгэртээ одоо. Хичээл хай. Жишээлбэл бас боддоо шүү дээ. Тэр 2 жил бас ингэж хичээгүйсэн бол би одоо их сургуулаа болоо. Суурэ чи аюу сайн тавьчихсан байгаа байхгүй. Тийм. Суурэ маш сайн тавьсан. 3-4 курс надад амар болсон. Бүх юм чинь ингээд айгүй ойлгоход хялбар байгаа шүү дээ. Суурь сайтай болгооч те. Тэгэл тэр 2 жил нэрээ ингээд хичээгүйсэн бол би сургуулийн улаан дипломд төгсөхгүйсэн. Тэгэл 3-4 курстэй болвол за тэгтээ болвол жоохон өөр юм сатаараасан л да. Тийм байгаад тэгтээ тэр нөгөө өөртөө бас юм суулгацсан за би ингээд суух ёстой хичээл хийх ёстой гэдэг тэр мэдрэмж. Тэр бол байгаа. Тийм би 7 хоног сайхан аялаад ир чинь тэгээд нөгөө 7 хоног нь бол хэвээр ингээд суугаал юмаа хийгээл тийм юм өөртөө суулгацсан л ахгүй. Тэгээ яг 2 жил тэгээ суусандаа бол би аюу баярлалтай тэгээ нэг өөртөө за юм тууштай байх хэрэгтэй юм байна гэдэг тийм юм тэрнээс ер нь л тэлбэргүй байсан л да ер нь тэрнээс өмнө. Тийм тэгээ тэр л мэдрэмж надад
нөгөө анх төрсөн. Ер нь үзэх хэрэгтэй байна. Тийм, Явах хэрэгтэй байна. Тэгээ ер нь л Үзэх тэгээд хэрэгтэй байна. дараа нь одоо ирээдүйд ингээ юм янз бүрийн юм хийж болно шүү дээ тий. Би одоо өөр тайлбарт одоо би анх пэйж нэгээгүйсэн бол одоо ингээ тайдтай ингээ ярьж суухгүй тий. Пэйж нэг тэр мөрөөдөл одоо тэр хүсэл надад ингээ төрсөн тэр тэгэл тийм учраас би тэрийг хийцэн учраас энд сууж байгаа. Тэрийг хийгээгүй одоо ингээд сууж байгаа олон хүмүүс ингээд би тэрийг хийчих юмсан гэж боддог. Тэр ер нь бол хийгээл үзэрэй л гэж би ер нь хийлээ. Ерөөсөө алдагчсан оногчсан тийм. Болдогч вэ болдгооч вэ зүгээр үзчихэл за үзснийхаа дараа энэ болдго юм бэ энэ болдго юм бэ. Тийм. Тэр мэдрэмж л авах хэрэгтэй. Зүгээр болохгүй төрүүлээ мэдчих болдгоо. Зүгээр ахаа болохгүй байна гэж төрүүлээ мэдчих болдгоо гэж. Тэгдэг бол бүх юм сайхан амар авахгүй юу. Бидний асуудал ямар байсан бэ? Хий чи хэлдэг шүү дээ. Тэгтээ зүүн Аз руу баг нэг амар шаардлага ингээл Body language-аар. тий ер нь бол Зүүнүүд азруу зүрс бүжиг хий. Зүрс хөдөлгөөний имсэлтэй байх зүүнүүд аз таач ярина гэж. хятад метод нэрээ жинхэнэ ингээд нөгөө янз бүрийн Body language юм. дахин махаг юм байна. Дахин авч идвэрээ. Гэхдээ өөрхий дээр яг та аялал жуулчлал газар уусаа дээр нэг жохон хэмжээний амар хэлмэл бол хэрэг болдгоо шүү дээ. Тэсгээл нэг 20 зургийн юм ярьдаг багт. Тий. Google Translate юу зүгээр л өөрхийн юмыг ингээл өгүүлбэрийг монголоор бичээл тэгээл харуулчихна. Зүгээр хоёр хүн ингээ ярилцаад байгаа байхгүй юу? Тэгээд ингээ хоёр хүн ярилцж байгаа маань сая Кавказд юу найз маань бас хэлэхгүй орос хэлэхгүй. Тэгээд нөгөө тэр хоёр маань ингээл би сая баахан хүмүүстэй яриад ирлээ мэрлээ. Би чи намаа чи яаж ярьсан? Google Translate ямар ч аваа гарахгүй тий зүгээр ингээл ингээл тэгвэл амар инээч үү гэлөө. Тэгвэл амар ойлгож байдаг жинэж. Тийм нөгөө Google Translate чинь нэг заавал ингээл өгүүлбэрийн бүтэц нэг зүгээр л нэг ойртолцсон байгаа нөгөө үнэхээр ойлгосон байгаа шүү дээ. Тэгээл эргүүлээд ингээд нэг бас нэг хүмүүс ингээл аяллаа гэхэд амар тий хэлмэл гээл тий нэг бас миний хувьд бол нэг шаардлага зүгээр нэг ярианы хэлтэй дундаж англитай хадлал болчих шүү дээ. Болдсон дөө. За Татарстан ямар байна? Орос руу ер нь ямар хөө байна? За Манайхан ч одоо нэг Оросоо голоод нэг аялахгүй байгаа шүү дээ. Чинь Оросыг нэг гоё ойлгохтой тий. За ер нь аль би сая шүтээсээс нэг хуралд оролцсон байна. Тэгээд Татарстанд Казан гэдэг хотод болсон. Тэгээд ер нь аль очиж үзээ. Би нөгөө Казан гэдэг би чинь бас нэг сайн юу мэдээлэлгүй байгаа. Тэгээд очиж үзээд бол бүр үнэхээр ангаасаа аягүй гоё газар исэн. Бүр үнэхээр ингээд гоё Европын өнгө төвөрх оруулсан. За тэгээ Оросынхоо юм бас хадгалсан. За тэгээ ер нь бол бас хамгийн сонирхолтой зүйл гэвэл тэр нэг Smart City гэдэг одоо Оросд тийм Иннополис гэдэг нэртэй юм ухаалаг хот байгуулагдаж байгаа юм лээ. Тэр нь 12 оноос хойш барилгын ажил явагдаад тэгээ сайхан үйл ажиллагаанд орсон. За тэгээ тэр хот болохоор яадаг гэхээр одоо тэнд л одоо ажилдаг хүмүүс л амьдардаг. Тэгээд бүх одоо инфраструктур нь ингээд хөгжсөн. За яадаг гэхээр тэндээ ингээ оюутны байртай, сургуультайгаа, их сургуультайгаа, тэгээд ингээд хотгонуудтайгаа, худалдааны юутэй одоо кино театр ч гэдэг юм уу тий бүх юмд байдаг. Тэгээ тэнцэнээс явах шаардлага байхгүй. За ер нь бол ийм хотууд бол одоо Монголд ингээ ер нь дэлхийд ингээ ер нь ингээ байгуулагдаж байгаа юм байна. Ийм ирээдүйн одоо хотууд ийм болох юм билээ. Тэгээл одоо такси юу жолоочгүй такси үйлчлэлтэй байх юм жишээ нь тий. Тэгэл тэр болгоныг ингээ хараад яг тэр үед ингээ тэнд очисон чинь ингээ одоо бид нар ч Оросд жоохон ингээл тийш боддоо шүү дээ. Тэнд очисон чинь бүр үнэхээр өөр байгаа байхгүй юу? Бүр хөгжлийн одоо тэр технологийн дэвшилт ингээд аюу том хүрсэн. Яг тэр хот нь тэгэхээр ингээд тэнд ингээд очисон сэтгэл бол бүр ингээд хөөх Оросд юм байд юм биш үү? Би ч одоо нэг тэгээд Америкт одоо Солонгос ч юм уу, Японд ч юм уу тэгж төсөөлжсэн чинь Оросд юм байна гэдэг чинь бүр ингээд шал өөр мэдрэмж төрүүлж байгаа байхгүй. Тэгээд ингээд тэнд нэг 600 оюутан сурдаг
юу те их сургуультай. Тэгээд тэр их сургууль нь бол үнэхээр гоё тогтчулсан бүр тасархай юм чинь. Тэгээд тэнд болохоор одоо робот мопт те янз бүрийн одоо технологи IT хүмүүсийн дандаа сурдаг. Тэгээд яг тэндээ туршилт муршилтын бүх юм хийгээд тэгээд айгүй том одоо Оросын Яндекс, Сбербанк гэх компаниуд тэнд ажилчдаа ингэж сургаж амьдруулдаг тийм юм бэ тийм л. Тэр бол аюу сонирхсан л та. Тэгээд Казаны ч нас тэгэж бадаа. Тэгээд Казан аренад тэр одоо нөгөө хөтөлбөрийн дагуу бид нар тэр Казан арена тэр Иннополисгийн хот руу очсон байхгүй. Тэгээд Казан аренад бид нар явж байхдаа тэр одоо Леонардо гээд байна. Нэг юм байна. Роналдо, Месси одоо тэдний одоо хуцаа Неймар тэгээд тэдний хуцаат сайлдаг тэр өрөөнд нь хуцаа сайлдаг өрөөнд нь орж утсан л дээ. Сая нөгөө нэг өнгөрсөн оны дэлхийн аваргаар тэнд тоглолт хийсэн. Тэгээ яг ингээ нөгөө Роналдогийн сууж исэн. Яа. Сууж үзээ. Ёо. Тэстэй. Бараг хүссэн. Орхоо ойлыг үтээ. Тэгээд тэр бас айгуу гоёсэн. Казан аренад тэр нөгөө юм дээр зүлэг мүлэн дээр нь гүйж үзлээ. Тэгээд тэр айгуу гоёс. Тэгээд тийш авчаад манай үйл ажиллагаа дуусчаад тэгээ бас сэтгэж байгаа юм чинь нэг нь л эднэрээс ингээд тий цаанаас нь сахиужаад нөгөө нэг Оросд ирсэн маам чинь өөрийнхөө мөнгөөр цаашаа юу гүрж рүү явъя гэж бодсон. Тэгээ гүрж рүү явсан чинь нөгөө саяхан ярьсан шүү дээ ингээд л буцаад явсан. Тэгээд Влади Кавказский хотод ирсэн л дээ. Тэгээ тэр хотод ирсэн чинь нөгөө нэг шүн ирж байгаа шүү дээ. Шүн ингээд явж байгаа юм чинь шүн ирсэн чинь ингээд харсан чинь нэг буудалж байхгүй нэг шүн болохоор тэгээ нэг бөө юм болж ирсэн интернетээс нэг буудал захиалал тэгэл очиод буудлахаа ингээл цонхоор амар сонир өрөөнд ороод ирсэн юм ягаан бах юм бүр тийм өрөөнд шүн ягаан өрөөнд тийм тэгээд ингээ орж ирэл ингээл цонхоор харсан чинь бүр итэл бүр ингээ тэгээ нэг байгаа нэг ганц хоёр явж байгаа машин нь тийм нэг дээр үе нэг лада мада ингээл явж ингээл Хагцаараа ийсэн юм шиг болсон шүү дээ. тэгээл бүр аясан өнгөрсөлтөг аясан өнгөрсөн рүү хаал өдрөө. Хоосон тэгэл бүр айр сонир мэдрэмж төрж байгаа юм. Тэгэл яна одоо тэгээ нөгөө буцах билет авцсан. 3 хоногийн дараа Влади Кавказаас явна гэж бодсон. Тэгээд гүржид байна гэж бодсон хүн байгаа штэ тий. Влади энэ хатад одоо 3 хоног юугаа ийнэ гэхэд бүр нэг тэгээ мөнгө үрээд ирж байгаа штэ тий. Тэгээ ирээд интернетээр ингээ хайсан чинь Кавказын нуруу дээр бас тийм явдаг аяллууд гэдэг юм лээ. Тэгээд би чинь ерөөсөө амьдралдаа ч өөрийгөө Кавказын нуруун дээр очино гэж бодоагүй. Зүгээр нэг сая л зүгээр ингээд зүгээр хийж байгаа л тэгэл нэг очсон шүү дээ. Тэгээ нэг ямар төлөвлөгөөгүй. Тэгээ Кавказын нуруун дээр очиод бүр тийм бүр байгальд нь бүр үнэхээр ангаасан л та үнэхээр гоё эс. Тэгээ айгүй өндөр тийм мөнх цаастаа уулаа тийм. Тэгээд Даргавс гээд нэг хотод чимээгүй хотод очсон. Тэр болохоор одоо 10,000 шарил тэнд ингээ байдаг ингээ илээдэг. Тэгээд ингээл гадаа гар хүрэн газар ингээл хүний ясан ингээд тэр жижиг юм бунхан дотор нь байж байгаа. Тэгэл хүмүүс бүр тэгээд ярьж байгаа байхгүй тэнчнээс ингээд гавлын ясыг аваа явчихдаг ч шиг бүр би бүр тэрээс авч юу айртгаас амар амжид чи янз бүрийн хараал мархал юу гэдэг нэг л тус шөнөдөө яриа шиг байждаг гэж намайг гармаа ингээд хайр. Тэгээд тэр чинь тэгээд айр сонирн бид байлаа ш. Тэгээд тэнд би тийш очно гэж өөрийгөө эзэж төсөөлж байгаа. Яг тэр ийм одоо чимээгүй хотдор бас ингээд ийм жуулчд явуулдаг бүр тийм юу байгаа юм уу те? Агуу ер нь л Влади Кавказд очихоор ингээд бүр хотоос нь ингээ аваад явдаг. Кавказын нуруугаар тэгэхээр ингээ гой газарт нь авчиад үздэг тийм. Тэр дунд нь тэр юу явж байгаа юм те? Тэрэнд орж байгаа юм. Чимээгүй хот нь очиж байгаа юм те? Тэгээд тэр бол ЮНЕСКОд одоо байд юм билээ. ЮНЕСКОд бүртгэлтэй. Тэгээд тэнд аюусэн тэр нөгөө түүх мөх нь болохоор нөгөө тахалт өртсөн нэг хүмүүс тэнд ингээд амьдэрсэн юм. Тэгээд нөгөө газарт ингээд нөгөө тэр хүмүүсийн ингээд ясын ингээд булаад яхаар нөгөө Кавказын одоо тэр газар нь болохоор ингээд буцаагаад тэр
ясын ингээд дээш нь гаргаад ирсэн юм. Тэгээд нөгөө үед чинь нөгөө хүмүүсээ одоо ясыг булаад орхичгоор тийм ингээд буцаа гараад ирдэг гэсэн гэж юм. Тэнгүүд нөгөө үед чинь хүмүүсээ одоо оршуулах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь хүмүүс амьдаж байгаа. Тэгээд тийм бунхан хийсэн юм байна. Тэнгүүд нөгөө тэнд бунхан ч одоо тэнд ингээ хүмүүс мууми болоод үлдсэн. Яг тэр ингээ нөгөө газар тахаар чинь ингээ ясан л ингээ нөгөө үлдэн штэ тий. Тэгэхээр ингээ биеинд ингээ газар юу салхи шороо үзүүлээд тахаар чинь ингээ хүний бие чинь борц шиг болчихно. Тэгвэл нөгөө мууми хിവэр ингээ нөгөө одоо байгалаар тэг үлдчихдэг юм байна л да. Зарим яснууд нь яс болоод үлдсэн байсан. Зарим нь мууми хിവэрээ байсан. Яг тэг ил байж юм уу Ил байж дээ. Тэг ил ингээл тэгэл тийшээ дотор нь ингээд жижигхэн юм цонхтой тэг дэрүүгээр ингээ харж талт. Тэрийг ингээ үзнэ гэж бодоогүй очсон чинь нүр амар юм билий. Бүр юу өөрөөсөө сонирхол байхаа тийм. сонирхол юм байна. Тий сонирхолтой газар би бүр дагаал тийм. тий 70 давхраар нэгтэй баялжуулчихсан юу гэдэг. Тийм юу гаргаж ирмээр л юм байна. Манай Туяахантай тэгэл хөөрхий дээр дахал дээр бүтсэн юуг ингээд ЮНЕСКОд бүртгэхэд авсан бас нэг тийм л соёлын одоо бас нэг тийм өв болгоод тэгээд тэр нь бас ингээд аялжуулчлаа зорил. Яг хүн чинь өсвөнөөс айх биш амьднаас ай гэдэг чинь л байхгүй тийм үстэй. Яс мэдгүй нь ёр алдахгүй айж сэжиглэхгүй нь ер нь яахчгүй шүү дээ. Хүмүүс үзэж болоод амьд үүдсэн биш тийм хөөрхий үүдэл үхдэг хороогийн жамал үстэй. тэр тий гавлын ясаа улгаас хүмүүс арай амар хагаад тэр Түгэл байх. гаргаад ирж Хаа бол гэж. намын цүнхэнд явж байгаа юм шиг. Кавказаас нэг юм авчрах хэрэгтэй гэж. Хамгийн авир нэгээд намаа эндээс гараад дуусны дараа гэртээ очиж гавлаа яасан. Юу болчихсон гэж бодож гавлаа жоо. Ацсан газраас ямар нэг юм авчих хэрэгтэй гэж. Гавлын ястай. Ер нь аваад ирсэл юм байна. Ер нь жоохон ингэ явчихсан. Тэгэл ацсан Кавказ тохиолдсон явдал гэдэг амар гоё кино байд шүү дээ. тийм байд юм Яг шиг. тэр байна уу? Би үзээгүй. Би ч нөгөө жоох танаа үеэс. За ингээ бид нарыг ингээ байхгүй Болчихлоо. жоохон ийшээгээ сууж идэх шүү. Байгаад айгу гоё кино яриад байгаа шүү дээ. За үзнэ харин хүмүүсээ тэгээд байсан яг танаа үеийн л зөвлөд байсан. Бид нар бас хүүхэд байсан. Тэгээд чинь тэр үед чинь амар олон телевиз байсан биш ганц хоёр Байгаад тэгэл үеис нөө Оросын кино, Чехословакийн кино тэгэл гараал ингээр тэр Кавказ тохиолдсон явдал чинь тэгэл амар хөөрхөн инээдмийн кино тэр жил ингээл хүүхэд багт үзэж байсан. Амар хонгорчсон байгаа юм чинь. Нэг гөгшөндөө ч биш. Өөр үзэх юм байхгүй даа тэр нэг. Заавал насмаас яриад ах чаардаг байхгүй л юм баг. Одоо энэ өвлийн төлөвлөгөө юу вэ? Салуу орлоо явах уу? За тийм одоо л өмнө хэлсэн шүү дээ гүрж рүү орохдоо ингээд виза ингээ аваад орно. Ямар ч гэсэн тэгээд бодсон ба. Хүүтэнд бол явахгүй шүү дээ. Хүүтэнд Турктэй ер нь адилхан дулаахан байдаг. Нэг аймаг хүүтэн тий гайгүй ер нь аль Цагаагаар бол Турктэй адилхан юм тий шүү. Турктэй ойрхон тэгээ ер нь аль Турктэй адилхан. Тэгэхээр нэг хүүтэн байхгүй байх. Хизээ яа гэж бодож байна? Энэ амралтаар явд юм уу? Өвлөх амралтаар тэгж батсан маа. Гэтэ бас сайн мэдгүй л энэ одоо бас сая 7 сарын сүүлээс хойш бас нэлээд олон аялалд явцсан чинь нөгөө гэртээ ямар санагдаад идэлсэн. Одоо тэгээ яг нэг одоохондоо ингэж байгаа юм тий. Нас ахиж байгаа гэж. Тэгээд нэг сар болол тэгэл нөгөө буцаад аялгын мэдрэмж төрөглөх. Тэгээ тэр үед бас бодож байна. Одоос Хонконг, Мако энэ төр явж үзээгүй байгаа. Тэгээд бас тийшээ бас явах төлөвлөгөө байна. Тэрэн дээр бол бас хүмүүс дагуулаа явд юм уу гэж бодож байгаа. Хүмүүс айгүй хамт явъя гэж ярьдаг л та. Тэгээд бас дагуулаа явууд бас зарим нэг хүмүүсээ гоё аялал дуртай болгох юм уу гэсэн тийм бас бодлоо. Тэгээ нөгөө бас нэг өмнө болохоор сая 500 мянган төгрөгт одоо Вьетнам явхад би бол очиод аль болох ингээ аялалд ингээл яваал нэг аялалд явж байгаа гэсэн шиг нэг ингээл зовоол тий. Яг хөө тэгээ мөнгийг бол зардлаа бол замынхаа зардлыг тийж хэмнэж болж байгаа. Гэтэ очиод мэдээж хүн юм чинь гоё газар байхыг бодно, буудлахыг бодно. Тэгээд тэр мэдрэмжийг бас ингээ нэг амар муухай газар очиод гоё газар яваал гэдэг. Гэтэ муухай нөгөө буудлал руугаа очингоо нэг амар газар ч гэдэм юм. Тийм юм би бас нэг боддоггүй байхгүй юу. Яг хөө замынхаа зарлыг та хэмнээ, ингээ хэмнэж болно. Тэгээ юм үзээд хараад хэмжиж болно. Гэтэ очиод гоё буудалд тий яагаад болохгүй ч тий буудал
гоё юм үзээд байх хэрэг гэхээр яг сая 500 болчиход байгаа байхгүй. Тэрнээсээ бүр ингээд за ингээд мөнгө төгрөгөө хэмнээл явах юм бол тийм өшөөч хэмтэх юм болно тий. Би бол нэг тийм бодол байдаг. Юмыг үзэл авъя. Тэр юмыг үзэх хэрэгтэй. Тэр хоолыг идэх хэрэгтэй. Тэр юмд нь очих хэрэгтэй гэж тэгээ боддог болохоор юм. За тэгээ өнөөдөр цаг гаргаад бас биднийг гээд зориод түрээд ирсэн номойдоо маш их баярлалаа. 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 Чиний цаашдын аялал, ажил, амьдрал бүх зүйлд чинь бол бас хамгийн сайнхан бүхнийг гээд хамт олонныхоо бас бүх одоо монголчуудынхаа өмнөөс хүргэе. Баярлалаа. Аялал чинь зам болгон дардан байг. Өшөө их мэдээллийг аялах дуртай хүмүүстээ хүргэж байгаарай. Та бүхнээс амжилт хүсье. Дараа нь байнгын баярлж үйлж байгаарай. Тийм. За та бүхэндээс одоо дараагийн аялалд амжилт хүсье. Тэгээд гоё юм үзэж хараад бас хүмүүс ч гэсэн аяллаа ямар гоё байдаг те ямар хүнд ямар тийм гоё сэтгэл төрүүлдэг гэдгийг нь бас ингээд үзүүлээрэ гэж бас хүсье. За баярлалаа. Өнөөдөр ярилцлага таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ бидний ярилцлага таалагдсан бол та бүхэн нөгөө энэ миний юм ахтаа. Дараа явчаарай. Тэгээд дараа бас бид нар өшөө гоё аялсан зочдыг Facebook-ээс хайж олно. Авчирна, ярилцсан. Та бүхэндээ хэрэгтэй мэдээллүүдийг өгөхийг зорино. Тэгэхээр бид нартай хамт байгаарай. Дараагийн ярилцлагаар игээд уулзлаа. Түр. Bye bye. Баяртай. За. Йоо. Ясүрэ. Ядарч явахдаа ярьж явахдаа ядараад байна уу? Йоо.